өвчний жагсаалтаар хатгшаа яваад мөнгөний услаа яаж багасахгүй. Хамгийн түрүү бидний торон төхөөрөмж хүний авч үзсэн. За эргэтэн шийдвэрлэх нийтдээ одоо энэ авсан 145 баримтаар бид нар 3.9 сая төгрөгийг зарцуулж гэдэг юм уу тийм. Хавдрын 107 тохиолдолд эндээ одоо өөрийнхөө институтыг чадваржуулаад тодорхой ийм том одоо дүгнэлтэд дунджаар тухайн өвчтөй хүмүүсд очиж байгаа гадагшаа яваад байгаа юм. Энэ судалгаагаа цахим хэлбэрээр угтгах шалтгаанаар хавдрын өвчнийг эмчлүүлэх гэдгээр онцлуулах нь гадагшаа явсан хүмүүс бас энэ судалгаанд хамрагдаж ингэж хийгдсэн. Энэ 129 энэ насны бүлгээр наваад үзэх юм бол 13 хүртэлх насны хүүхдүүд 13.9 бүхний тэтгэм судалгааны наривсал гэдэг энэ онц ер нь зүрхний эмнэлгээр гадаадд явах хэрэгцээ маш өндөр байгаа юм байна гэсэн. Хүмүүсүүд тийм байгаа гэдгийг хэлжсэн. За тэгээ эндээс гарсан ерөөсөө та нэгэнтээ эмчилж чадахгүйгээ оруулж байгаа бол мөнгөний нэмж өгөөч. За санхүүжилтийг бол маш их сетрол дэмжлэг бас үсээд ингэж хийж байгаа. За дараагийн нэг юм бол үеийн сайдын нэр бичээд ихээс бичээд гэдэг ийм байдлаар бас үсээд байгаамаа. Тэгэхээр одоо энэ хахад ийм дутагдлууд бидээс бас байгаа байна гэж харагдаж байгаа. Нэгдүгээр манай төрөлхөөрөмж энэ за дараа ялангуяа энэ сажилбарыг хийсний дараах гэсэн чанар бол хүмүүс хэрэгэлдэг учраас яаж эрүүлмэндээс гаднаас сурталчлах юмнууд бид бас жоохон сод ажилласан учраас хийж байгаа. За дараа нэг юм бол бид энэ хувийн эрхлээ энэ салбар руу маш сайн татаж орох. Бидний санхүүгийн дэмжлэгийг аваад байна. Бид ямар бэрхшээл байна. Ер нь гадаадд эмчилгээний шаардлагатай эрүүл мэндийн сайдын тушаалаар 39 өвчин байгаа. Тэгэхээр өнөөдөр бид нар яг энэ 39 өвчнөөс 2017 онд хэдийг нь бид нар Монгол орондоо хийх боломжтой байна. Энэ боломжийг хайхын тулд бид өнөөдрийн багч гэсэн одоо хуваарлж өгсөн санхүүжилттэй тэрлүү хуваарлах, тэнд ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдэд бэлдэх энэ чиглэл дээр анхаарч ажиллая гэж нийт одоо байнгын хорооны гишүүд за мөн манай харьяа байгууллагуудын үндэсний 4 том төвүүд их нялхсан эрдэмшилгээний төв, улсын клиникийн 1-р эмнэлэг, улсын клиникийн 3-р эмнэлэг, за хавдар судлалын үндэсний төв гэсэн энэ эмнэлгүүд дээрээ бид нар яг энэ өвчнүүдээс гадаад руу явдаг өвчнүүдээс хэдийн одоо хийх боломжтой байна гэдэг гарцыг өнөөдөр гаргах чиглэлээр хэлцүүлэг хийж байгаа. Бид нар эрүүл мэндийн тухай хуулийн 7.1-5 гэсэн заалт мөн засгийн газраас 11 онд баталсан тогтоол байдаг. Энэ тогтоолыг үндэслээд ер нь бол эрүүл мэндийн сайдын тушаалаар зайлшгүй Монгол улсад эмчлэгдэггүй зайлшгүй шаардлагаар гадаад улс оронд эмчлэх өвчний жагсаалтыг бол ингээ гаргасан байдаг. За энэ жагсаалтыг бол ер нь жил болгон лавлгаа төвөдтэйгээ ярилцаад мэрэгжлийн салбар зөвлөлтөйгээ ярилцаад ингээ шинжилгээ явуулж байдаг ийм тушаал байгаа. За зөвхөн энэ онд гэхэд манайд 2016 онд бол 900 гаруй хүн бол энэ ямар нэгэн хэлбэрээр бол эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой өргөдөл өгсөн байдгийг. Эний 113 өргөдөл нь бол гадаадд эмчилүүлсэн эмчилгээнийхээ зардлыг одоо олгож өгөөч гэсэн ийм хүсэлтүүд үл байдаг. За бид нөгөө жагсаалтаараа холбогдох бүх хууль эрх зүйн баримт бичгийнхаа хүрээнд бол ихний байдлаар 73 хүний асуудлыг бол шийдсэн байгаа. За зөвхөн иргэдийн яг хүссэн бүх мөнгийг одоо өгнөө, эмчилгээнд гарсан зардлыг өгнөө гэвэл энэ бол бас ерөөсөн Монгол улсын одоо төсөв даахааргүй тийм их хэмжээний мөнгүүд бол гарч ирдэг. Нэг иргэн бол хамгийн доотлол нь зөвхөн эмчилгээнийхээ зардал те одоо тэр тээвэр, буудал, бусад дагалдаж явсан хүний зардал гэхгүйгээр зөвхөн эмчилгээнийхээ зардалд хамгийн бага нь 4 сая төгрөг. За хамгийн дээд нь 353 сая төгрөг бол одоо хүссэн байдаг. Ийм мөнгө зарчлаа, энийг нэхэж өгөөч, одоо буцааж олгож өгөөч гэсэн ийм хүсэлт бол гаргадаг. За бид бол ерөөсөө аль болохоор одоо сайдын багцанд байгаа маш бага хэмжээнийхээ мөнгийг иргэддээ хүртээмжтэй байлгах үйлдэлнээсээ нийт эмчилгээнийхэн зардлын 5%-аас сэтрүүлэхгүйгээр ингээд олгодог ийм л журамтай гээ олгодог. За бид хурлаараа орон тооны бус зөвлөл байдаг. Энэ зөвлөлөөрөө хэлцээд энэ олгох жагсаалтанд орсон энэ өвчнөд тохирж байгаа энэ эмчилгээнд бол авсан ийм эмчнэр үйлчлүүлэгчдийн жагсаалтыг гаргаад сайдын тушаалаар батлаа сангийн яаманд холбогдох бүх
баримт төвчгтэй нь бол өгдөг. За ерөөсөө л сангийн яамнаас тавьж байгаа шаардлага ер нь санхүүгийн хувьд яг тавих гол шаардлага бол яваад ирснийхэн дараа бодит баримтын үндэслэл тэр мөнгөний тодорхой хувийг л бол олгодог байгаа. Тэрнээс урьдчилж мөнгө өгөөч гэсэн хүсэлт бас иргэд гаргадаг л да. Одоогийн байдлаар гэхэд биднэрт 35 тийм өргөдөл бол бид нар одоо урьдчилж өгөх боломжгүй байна. Та энэ орондоо очиод эмчилгээгээ хийлгээд буцаад санхүүгийнхаа баримтыг аваад ирсэн тохиолдолд бид нар бас судалж үзэж шийдвэрлэх боломжтой гэсэн ийм саналыг бас өгдөг юм а гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Нийт одоо гадагшаа явж эмчлүүлж байгаа энэ хүсэлт гаргаад эргэж мөнгө хүсэж байгаа энэ тохиолдлын бол нэг 13 гаруй хувь нь бол 15 хүртэлх насны хүүхдүүд байгаа. Мэдээж бид нар бол энэ залуу үе, хойч үе аль болохоор л эрүүл байдлахын тулд тэр эмчилгээнийхэн зардал яаж игээд дэмжлэг үзүүлэхийг бол хүсдэг. Бидний баримталж байгаа гол зарчим бол гадагшаа энэ мөнгө өгөхдөө биш, эмчилж чадахгүй байгаа гээд жагсаалтанд байгаа өвчнөөс ямар өвчнийг одоо Монголдо эмчилдэг болох вэ гэдэг рүүгээ илүү түлхүү анхаарч энэ техник технологиг шинээр нэвтрүүлэх, эмч эмнэлгийн мэрэгжилтнээ бэлтгэх энэ асуудал дээр нь бол илүү анхаардаг. Жишээлбэл эргэтэн шилжүүлэн суулгахаар 14, 15 онд бол 66 тохиолдол байжсэн бол энэ жил одоо манай улсад энэ элэг шилжүүлэн суулгадаг, бөөр шилжүүлэн суулгаж, чөмөг шилжүүлэн суулгаж чадж байгаа ийм тохиолдолд 13 болтлоо бол буусан байгаа. Яг энэ шиг одоо өргүүдлийн эмчилгээ энэ өргүүдлийн эмчилгээг бол одоо Монгол улсад хийгээд ингээд болоод байгаа учраас бид бол одоо тэр жагсаалтаасаа энэний нь бол хасах зөв юм а гэж үзэж байгаа. Зүгээр яг гажиг хөгжлийн хувьд бол бас эмчилж чадахгүй байгаа тийм тохиолдлууд бол байгаа. Одоо бид нар энэ өнөөдөр хэлцэж байгаа энэ хэлцүүлгээрээ ямар өвчнийг хасах юм, ямар өвчнийг нэмэх юм гэдэг юм а эргээд ярилцаад ингээд шийдээ явах юм. За зүгээр ургийн гажиг хөгжилд юу нөлөөлж байгаа гэж өөрөө бол асуусан. Тэгэхээр энэ бол янз бүрийн шалтгаантай. Ер нь бол удмын шалтгаантай, орчны шалтгаантай, архитал, таймих гэдэг ер нь нөлөөлж байгаа хүчин зүйл бол маш их байгаа. Тэгэхээр бид нар бас энэ үгүйтэл архи тамхины хэрэглэгээ бууруулах явдал бол энэ хамаагүй одоо эмийн зохисгүй хэрэглэгээг энэ төр бууруулах явдал бол Монгол улсад энэ ургийн гаж хөгжилд үүсгэхээс бас сэргийлэх бас их боломжтой юм аа л гэж хэлээ. Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Жэчин бүр хавдрын өвчин бол өөрөө их тийм хоруу чанар ихтэй хүний амь насанд шууд хүрдэг аюултай өвчин л доо. Тэгэхээр хавдрын эмчилгээ нь өөрөө маш олон төрлийн эмчилгээнүүд байдаг. Мис засал, хийм, туяа эмчилгээ. Эдгээр эмчилгээнд хоорондоо хавсарж, нийлж энэ хавдрын өвчнийг одоо бууруулах чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр хавдар судлалын үндэсний төвийн нэг эмчилгээний томоохон нэг хэсэг бол туяа эмчилгээ байдаг тийм ээ. Туяа эмчилгээ гэдэг маань одоо цацраг идэвхтэй бодисоор хавдрыг өхүүлж түүнийг одоо цааш нь уруулахгүй байх юм эмчилгээ байдаг. Тэгэхээр энэ хавдрын эмчилгээнд дэлхийд дахинаа технологийн том өсрэлтүүд хийсэн. Ялангуяа дүрс онцлогооны тусламжтай туяа эмчилгээ хийх стереотакцыг аргууд аюул хүчтэй орсон байна. Тийм учраас энэ төрлийн эмчилгээг одоо Монголд оруулж ирэхгүй бол ийм эмчилгээ шаардлагатай өвчнүүд асар ихээр гадагшаа явж байна. За тухайлбал бол одоо дархины хавдрууд тийм ээ, дархины хавдрууд, нуруу нугасны хавдрууд эдгээр өвчнүүдийг бид одоо энэ стереотактик аргаар туяа эмчилгээ хийхэд асар их хэмжээний одоо хөрөнгө оруулалтын асуудал яригддаг. За хавдар судлалын үндэсний төв Австрийн засгийн газрын хөнгөлөлтөө зээлээр одоо туяа эмчилгээний цоо шин тоног төхөөрөмж тавигдах гэж байна. Энэ нь бол одоо туяа эмчилгээний Монгол улсад одоо туяа эмчилгээний чиглэл гарч байгаа том хувьсгал, цоо шин хувьсгал гарч байгаа. Хэдий тийм ч гэсэн саяны хэлдэг мэдрэлийн мис засал, дархины мис заслын үед хэрэглэх тэр стереотактик тоног төхөөрөмж нь хараахан суугаагүй байна. Тэгэхээр энэ бол нэмэлт санхүүжилт бас хэрэгтэй. Үүний дараагаар бид ийм төрлийн өвчтөй хүмүүсийг Монголдо эмчлэх боломж хүртэнэ.